Байгалийн гамшиг бол аливаа улсын засгийн газрын чадамж болон дэд үтсийн нөхцөл байдлыг шалгасан чухал шалгуур болдог. Тэгвэл Филиппиний өмнөд хэсэгт уржигдэрхэн болсон газар хөдлөлт нь тус улсын хувьд хот төлөвлөлт болон барилгын стандартын гашүүнийг илчилсэн харамсалтай үйл явдал боллоо. 2026 оны 6 дугаар сарын 8-ны өглөө Филиппин улсын Минданао арлын өмнөд хэсэгт орших Саранганы мужийн эргээс 20 км-ийн зайд 7.8 магнитудын маш хүчтэй газар хөдлөлт боллоо. Байгалийн энэхүү гинтийн хүчтэй дөрвөлтийн улмаас наад зах нь 32 хүн амиалдаж 134 хүн хүнд болон хөнгөн бэртээд байна. Цус газар хөдлөлт нь голомтоос 420 км-ийн алсад орших Индонезийн Сулавеси арал хүртэл мэдрэгдсэн бөгөөд Япон, Малайз, Австрали зэрэг хөрш орнуудад цунамигийн аюудын түгшүүр зарлахад хүргэсэн байна. Гамшигт хамгийн ихээр өртсөн 700,000 орчим хүн амтай Генерал Сантос хотод олон давхар барилга байгууламжууд нурж, цахилгаан болон цэвэр усны хангамж бүрэн тасалдсан байна. Газар хөдлөлтөөс болж 6.7 магнитуд бүхий 200 гаруй удаагийн дараасан чичирхийл бүртгэгдсэн нь аврах ажиллагааг эхлүүлэх, барилгуудад эвдрэлийн үнэлгээ хийхэд ноцтой саад учруулсаар байна. Яагаад энэ бүс нутагт ийм өндөр давтамжтай, хүчтэй газар хөдлөлт тогтмол явагддаг вэ? Үүний үндсэн шалтгаан нь газар зүйн бүтцийн хувьд дэлхийн тектоник хавтангуудын хамгийн идэвхтэй нонхон талын галт цаграг хэмээх бүс Филиппиний нутгаар дайр өнгөртөгтэй холбоотой. Энэхүү байгалийн давдшгүй хүчин зүйлээс гадна хөгжиж буй орнуудын хот төлөвлөлт, барилгын стандартын сул тал нь гамшигын уршигыг хэд дахин нэмэгдүүлдэг бодлогын алдаа болж байна. Ердөө 8 сарын өмнө тус улсын Себу аралд 6.9 магнитудын газар хөдлөлт болж 79 хүн амиа алдаад байсан. Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос айран болон онцгой байдлын хүчийг бүрэн дайчилсан ч дотоодын эдийн засгаас сэргээн босгох зардал нь тус улсын засгийн газарт асар том ачаа болж байна. Эцсийн дүндээ энэ цаашдаа дэд үтсийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлтөд биш харин гамшигын үр дагаврыг арилгахад байнга зарцуулдаг шүтгэрийн тойргийг үүсгэж үндэсний хөгжлийг хойш нь татахад хүргэж байна.